эрүүл мэнд. Сонсогчдоо эрүүл мэнд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За тэгэхээр бид өнөөдөр жирэмсний хяналтын ач холбогдол гэсэн сэдвээр сонсогчдоо хүнтэйгээр ярилцах гэж байна. За өнөөдөр манай нэвтрүүлэгч Чингэлтэй эрүүл мэндийн төвийн нөхөн үржмийн зохицуулагч за их барих эмэгтэйчүүдийн ахлах эмч Батбэлэг өргөдөн ирсэн байна. Ингээд Батбэлэг эмчээ танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр хоёулаа жирэмсний хяналтын талаар сонсогчдоо одоо зөвлөгөө хүргэх байгаа. Тэгэхээр эхлээд юун түрүүнд одоо жирэмсний хяналт гэж юу юм бэ? Эндээс хоёулаа яриага эхэлсэн зүг байх тийм ээ. Тийм ээ. За жирэмсний хяналт гэдэг нь өөр нэмэгтэй хүн жирэмсэн болсноос хойш жирэмсний хугацаанд бол жирэмсний үед жирэмсэн төрөх хүртэл ямар асуудалтай тулгарх талаараа өөрийгөө бэлдсэн байх ёстой. Эмэгтэй биений ирэхгүй биений ирэхгүй удсан бол тестээр үзээд эхот харуулад тэгээд эмэгтэйчтэй эмчтэй очиж үзүүлэнд хяналтанд орох хэрэгтэй. За ялангуяа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд нь бас нөгөө одоо тест авах боломжгүй ч юм уу энэ байдлаасаа болоод жирэмсэн болсноо мэдэхгүй хугацаа өнгөрдөг байх л да. Тэгэхээр тухайн хүний биед бас ямар шинж тэмдэг илэрч болох вэ? Энэ талаар та зөвлөгөө өгөөч. Жирэмсэн болсны үндсэн гол шинж тэмдэг нь бол биений хоригдох байгаа. Үүнээс гадна эмэгтэй нь бие махбодод бол одоо нэг нойр ихт хоолндоо дургүй болох, дотор муу харах, бие махбодод янз бүрийн өөрчлөлт гарсан сэтгэл санаа тавгуудах, амархан уурлах, гомдох симптомууд илэрдэг байна. Энийг бол онцлохын тулд эхний ээлжинд бол эхад хандаж чухам хэдэн 7 хоногт жирэмсэн байгаагаа илрүүлсний дараа эмэгтэйчтэй эмчд оршин суугын газрынхаа эмэгтэйчтэй эмчд үзүүлж жирэмсний хяналтанд орох ёстой. За тий. Тэгэхээр эмэгтэйчүүд маань заавал жирэмсний хяналтанд одоо эрт үедээ орох ёстой гэж та сая хэллээ. Тэгэхээр манай эмэгтэйчүүд ер нь жирэмсний хяналтын ач холбогдлын талаар яг юу гэж ойлгож явдгийг бид бас бүсгүүчүүдээс асууж сонирхсан байгаа. Ингээд хоёул иргэдийн ярианд түр анхаарал хандуулъя. Хоцорч орсон шүү. Маа тэгэл яг хүүхдээ яг эрүүл төрүүлэх боломж л ихдэг бах яг эмчийн хяналтанд ороод. Хяналтанд орох хэрэгтэй гэдэг та хугацаанд орж ирсэн үү? Харин орох гал явж байна. Би л амар олон хоног явж иж орж байна. Хараны эмч нарын зарим шинжилгээгээ дутуу биччихэн тэгэл өгөөл угсаа анхны жирэмсэл чи юугаач мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй байхад чи нөгөө хяналтанд хүлээж авч байгаа эмч нар нь ч тэр хорооны эмч нар нь ч тэр одоо ингэдэг дараагаар нь юусоо зааж өгөөгүй тэгэл нэг хугацаанд орж ирсэн. Хугацаанд орсон тохиолдолд нөгөө ургийн божил гэдэг угаасаа хүүхэд ямар усгүй тэрнээс нь шалтгаалдаг бах та. Хяналтанд орохдоо ашигтай байлгүй яах вэ тий? Залуу улсууд ялангуяа хяналтанд орох ёстой шүү дээ. Янз бүрийн хүндрэл гарна. Хугацаанд орсон. Яг л хугацаанд. Хяналтанд арт орох эрх хөвгт эрүүл мэндэд ямар ашигтай гэдэг вэ? Хамаагүй дээр л гэж боддоо шүү дээ. Хаана орчвол дээр чинь бас нэлээд их явдалтай л юм л. Хугацаанд орсон. Гэхдээ хугацаанд хяналтанд яваад хэлж одоо хүүхдэд нэгтэй аль алинд нь л хэрэгтэй байх та. За тэгэхээр манай эмэгтэйчүүд бол ерөнхийдөө жирэмсний хяналтанд хугацаанд эрт орох бол одоо сайн гэдгийг ойлголтыг бол одоо мэддэг байна. За тэгэхээр ер нь эрт орохын ач холбогдол тийм ээ хоцорч орсноор бас ямар эрсдэлд хүндрэлд хүрч болох вэ? Жирэмсний эрт хяналтанд орох гэдэг нь эхний 3 сар дотор хяналтанд орохыг хэлж байгаа тийм ээ. Жирэмсэн эхний 3 сар дотор хяналтанд орсноор л эхний 3 сард харуулсан эхо сүүлийн сарын тэмдгэрэл төрөх хугацаагаа тодорхойлно. Эхний 3 сар дотор бүх шинжилгээ одоо 5 шинжилгээ байгаа тийм цус шээс биохим токсиколог мазок гэсэн шинжилгээнүүдээ өгөөд жирэмсний хяналтын эмчтэр очсноор тэр жирэмсний хяналтын эмч нь энэ хүний жирэмслэлтийн авц цааш тех хэсэг асуудлыг бусад нарийн мэрэгжлийн эмч нартай хамтарч үзснээр жирэмсэн төрөлтийн асуудлыг эртнээс төлөвлөдөг байгаа. Тэгснээр жирэмсний явцад гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх жирэмсэн төрөлтөнд гарч болох эрсдлээс хамгаалах хамгийн чухал ач холбогдол нь жирэмсэн эрт хяналтанд орсноос
тодорхойлогддог. За баярлалаа. Тэгэхээр сонсогч та бүхэн бидэнтэй шууд эфирийн 30 50 22 дугаар хуудасаар холбогдоорой. Бидэнтэй холбогдож одоо жирэмсний хяналтын ач холбогдолтын талаар сонирхсан асуултанд хариулт аваарай. За өнөөдөр манай нэвтрүүлэгч Чингэлтэй эрүүл мэндийн төвийн нөхөн өрчмийн зохицуулагч за их барих эмэгтэйчүүдийн ахлах эмч Батбэлэг өргөдөө оролцож байгаамаа. Ингээд сонсогчдоо хэдхэн орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Эрүүл явах санааных. За нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч та бүхэндээ хүрсээр байна. Та бүхнийг шууд эфирийн 30 50 22 дугаар утсан дээр хүлээн авч байгаа шүү сонсогчдоо. За тэгэхээр Батбэлэг эмчээ ер нь жирэмсний хяналтанд орох гэж байгаа эмэгтэйчүүд маань хамгийн эхлээд одоо хаана хандах хэрэгтэй юм бэ? Энэ талаар зөвлөгөө өгөөч. Ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй юм? Жирэмсэн болсны мэдсэн тохиолдолд бол орчин суугаа газрынхаа өрхийн эмнэлэгт эхлээд хандах хэрэгтэй. Өрхийн эмнэлэгт хандсанаар бол жирэмсний хяналтын хөтөч карт буюу их хүүхдийн дэвтэр гэж хоёр бичиг баримтыг нээж эхний хийгдэх ёстой шинжилгээнүүдийн талаар өрхийн эмнэлэгт зөвлөгөө өгөөд бүх шинжилгээг хийж дууссаны дараа нарийн мэрэгжлийн эмнэлэгчдийн эмчилгээр очиж жирэмсний хяналтыг эрүүл мэндийн төв дээр хянах уу, өрхийн эмнэлгийн эмч хянах уу гэдгийг шийдвэрлэх байгаа. За ямар тохиолдолд бас өрхийн эрүүл мэндийн төв дээр хянагдаад ямар тохиолдолд бас эмэгтэйчүүдийн эмч дээр хянагдсан бол энэ нөгөө тухайн өвчтний биеийн байдлаас хамаарах уу? За жирэмсний хяналт жирэмсэн эмэгтэйг бол өртөмтгий 4 бүлэгт хувааж үздэг байгаа. Түүний нэг билэг бол нэгдүгээр бүлэгт нийгэм байдлын хүчин зүйл гэдэгт бол нөгөө насны хязгаар 20 наснаас доош 35-аас дээш насны буюу нөгөө тамхи татдаг амьдрал нийгмийн ядуу энэ төр гэсэн тийм нийгэм байдлын хүчин зүйлийн асуултнаас нэг юм хоёр байхад бол тийм гэсэн хариулт гарах юм бол өрхийн эмнэлэг дээр хянагдаад бусад урд нь жирэмсэл төрөлтөй холбоотой ямар нэгэн мессежлөр хийлэгдсэн архаг хууч өвчтэй байх юм бол нарийн мэрэгжлийн эмчтэй эмчт хянагдах хэрэгтэй. Тэгэхээр Чингэлтэй эрүүл мэндийн төвийн хувьд одоо гоо хичнээн эмэгтэй бас жирэмсний хяналтанд явдаг бай. За манай Чингэлтэй эрүүл мэндийн төвийн нөхөн өрчхөн насны 48-аас 49 мянган эмэгтэйчдийн 8 их барих эмэгтэйчдийн эмчийн хяналтанд одоо 2910 жирэмсэн хянагдаж байгаа. Манай эмэгтэйчүүд өөрсдөө бас нөгөө хяналтанд орох, эрт орох тал дээр ер нь өөрсдийнх нь хандлага хэр байдаг вэ? За магадгүй хөдөө орон нутгийн харьяалтай ч юм уу хөдөө орон нутагт амарч явж байгаад хоцорч ирэх юм тохиолдол байдаг болов? Жирэмсний хяналтанд эхэлж ороход нэг 5 шинжилгээ бүрдүүлдэг. Тэгээ орчин суугаа газрынхаа тодорхойлолттой иргэний үнэлгээтэй эрүүл мэндийн даатгалтайгаа яваад очихтал бүртгэж аваад явах хэрэгтэй. Гэхдээ одоо энэ эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалаар бол нарийн мэрэгжлийн эмчнэрт үзүүлэхийг болиулсан байгаа. Урд нь бол нарийн мэрэгжлийн 10 эмчтэй үзүүлдэг байсан. Одоо ямар ч нарийн мэрэгжлийн эмчт үзүүлэхгүй нарийн мэрэгжлийн эмчт үзүүлэх үгүйг нь их барих эмэгтэйчдийн эмч өөрөө анхны бүх шинжилгээг хийсний дараа үзчихэж хийдэг болсон байгаа. Энэ болгохтор нөгөө эмэгтэйчдийн олон нэг хяналтанд орох гэж явлаа гэж чирэгдлийг нь багасгах зорилгоор ийм арга хэмжээ авсан байгаа. Одоо 5 төрлийн шинжилгээ өгөөл тэгэл өрхийн эмнэлэг дээр очиж хяналтанд орох боломжтой. Ямар нэгэн байдлаар өөр газраас ирсэн юм уу? Хаана орохоо мэдэхгүй залуу шин анхны зорилгоч энэ төр байх юм бол харьяа амьдарч байгаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Ямар ч та хөдөө орон нутгийн харьяалтай ч ямар ч харьяалтай бай тийм ээ тухайн оршин суугаа газрынхаа одоо эрүүл мэндийн төвд хандахад бол жирэмсний хяналт нь бол одоо харьяа харгалзахгүйгээр хүлээж авах нэ тийм ээ. Тийм ээ. За сонсогч та бүхний шууд эфирийн 30 52 дугаар утсан дээр
хүлээн авч байгаа. Та бүхэн бидэнтэй холбогдоод жирэмсний хяналтын талаар бас сонирхсан асуулт байвал биднээс асуугаарай. За манай нэвтрүүлэгч Чингэлтэй эрүүл мэндийн төвийн нөхөн өрчмийн зохицуулагч их барих эмэгтэйчүүдийн эмч Батбилэг өргөдөн оролцож та бүхэндээ зөвлөгөө өгж байна. Ингээд сонсогчдоо хэдхэн орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Та өдөртөө 30 минутыг л өөртөө зарцуул. Идэвхтэй дасгал хөдөлгөөн эрүүл мэндийг бэлэглэе. За эрүүл мэнд нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч та бүхэндээ хүрсээр байна. Та бүхний шууд эфир онгочтой 22 дугаар утсан дээр хүлээн авч байгаа. За тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгардаг бас нэг хүндрэл бол жирэмсний хордлого байдаг тийм ээ. Тэгэхээр ялангуяа энэ жирэмсний эрдвийн хордлогыг одоо хөнгөвчлөх ямар арга байдаг вэ? Амархан давах энэ аргуудаас даваас зөвлөөч. За жирэмсний хордлогыг бол эртний үе болон хожим үеийн хордлого гэж байдаг. Жирэмсний эртний үеийн хордлого нь бол голдуу эхний 3 сар дотор тохиолддог байгаа. Энд бол жирэмсэн болцонтойгоор холбоотойгоор үүсдэг. Дотор муу харах, буйлж их, огуулах, хоолны өнөр авах, янз бүрийн эвгүй өнөр өнөртөх, тасралтгүй буйлж зэрэг янз бүрийн үзэгдлүүд гардаг байгаа. Жирэмсний хордлогыг багасгахын тулд аль болох амарч, жимс, шингэм сайн авах хэрэгтэй. Шингэм ус жимсний шүүс энэ төр их хэмжээр хэрэглэснээр бид үүснэ тэр завсрын бүтээгдэхүүн буюу хордуулаад байгаа зүйлээс бие махбодыг чөлөөлж өгдөг. Ихэвчлэн нэг шингэн хэлгээд өгдөг жирэмсэнгүүд. Тэрийг бол зүгээр амаар угаад шингэм сайн ууснаар аажмаар энэ жирэмсний эртвийн бөөлжилт дотор мухааралт багасдаг байна. Тэгээд тухайн нарийн мэрэгжлийн эмчээс зөвлөгөө аваад магний B6 юм уу жирэмсний хордлогын үед хэрэглэдэг мэдрэл тайвшруулах юм хэрэгжилж болно. За сонсогч холбогдсон маань сонсогчийг хүлээж авъя. Байна уу? Байна. За өдрийн мэнд хүргэе танд. За баярлалаа. Танаа тэмцээчүүдийн юм асууя. За асуугаа та. Энэ табисато настай угон болохоор одоо нэг ихтгэн тодорхой хүүхдтэй шууд асууж байгаа юм л да. Эхчүүд тэгдгийн гэлээ зарим бодлого эмэгтэйчүүд үед юм уу ямар эмэгтэйчүүд үед энэ ямар ирээс хүүхэд олсон мэддэггүй зандуураад байдаг. Хажууд нь эмээ байсан бол эхний сайн ажилладаг юм даа гэж хэлсэн. Ер нь тэгээ яагаад одоо тэр энэ хүүхэд олсон мэддэггүй байх нь тэрнийг наад эмчиж асууж та. За ойлголоо. Таны асуултыг саналыг сонсч байна. Гэхдээ бид өнөөдөр жирэмсний хяналтын ач холбогдлын талаар сонсогч та бүхэнтэйгээ ярилцаж байгаа учраас та бүхэн бас бидэнтэй холбогдож байгаа бол сэдвийн дагуу асуулт асуугаарай. За тэгвэл манай эмч бас та бүхэнд хэрэгтэй зөвлөгөөг өгөх байхаа гэж бодож байна. Ингээд дараагийн сонсогчийг хүлээж авъя. За уучлаарай сонсогчийн манайд амжилтгүй боллоо. Та бүхнийг эргээд шууд эфирийн 30-22 дугаар утсан дээр хүлээн авч байна. Та бүхэн бидэнтэй холбогдож бас жирэмсний хяналтын талаарх асуултыг аваарай. За тэгэхээр Батбилэг эмчээ түр хоёлоо жирэмсний эрт үеийн хордлогын талаар ярьжсэн тийм ээ. Та бас шингэн хийлэгдэг, за мэдрэлийн тайвшруулах эмчилгээнүүдийг хийдэг гэдэг чинь ер нь нөгөө одоо агуулгаас сэргийлдэгч гэдэг юм уу те. Бусад ийм бэлтгэлүүдийг хүмүүс бас нөгөө хордлогын үед хэрэглээд байгаа байдаг л да. Тэгэхээр энэ маань эргээд урагт одоо ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх тийм тал байдгүй. За жирэмсний эхний 3 сар дотор аль болох болж өгöd эм хэрэглэхийг нэг зөвлөдгөө. Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар бол эм хэрэглэж болдог. Заавал нарийн мэрэгжлийн эмчийн заавраар тийм ээ. Тийм. За сонсогч холбогдсон байна. Сонсогч явъя. Байна уу? Байна сайн байна уу? За сайн байна уу танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За манай эмчээс ямар зөвлөгөө авах вэ та? Ихнийг асуу энэ одоо нэг койдын хүчил гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Энэ койдын хүчилээс одоо нэг сард уух хэрэгтэй юм уу? Бүр төрөн төвчлээ уух хэрэгтэй юу? Төмөр тайлх одоо нэг тэрэн таал гэж нэг юм л уу гэдэг юм байна. Нэг сард уугаад. Тийм тэгээ энэ уух ёстой юмнуудын нэгтэй нэг ямар хугацаанд уух ёстой нэг сар уугаад болоод байдаг юм уу?
төртлөө уугаад байх хэрэгтэй юм уу? Эсвэл нэг хэлж өгөхгүй юу миний. За ойлголоо. Таны асуултыг хүлээн авлаа. Та хариултаа хүлээн авч игнараа. Баярлалаа. Полин хүчлэлийг бол тархины нухсны эмгэгээс урьдчилан сэргийлж хэрэгэлдэг байгаа. Энийг бол хэрв жирэмслэхээр шийдсэн залуу гэрүүлээд урд нь ямар нэгэн байдлаар тархины нухсны эмгэгтэй хүүхд төрүүлжсэн нь асамжтай байх юм бол жирэмслэхээс өмнө 3 сар, жирэмсэн болсон эхний 3 сарын дотор өдрийн нэгээр 800 микрограммаар хэрэгэлдэг байгаа. Кальцийн бэлтгэлийг бол одоо 5 сартаас хэрэгэлдэг. Энэ ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр кальцийн бэлтгэлийг урд нь жирэмсний хожим хордлого буюу даралт ихс хавганд байсан тохиолдолд энэ хожим хордлогын хүндрэлээс хэрэгжилж хэрэгэлдэг. Одоо перинатал элевет буюу жирэмсний витамин гэж яриад байдаг. Олон витамин хамарсан амин хүчлэлттэй энэ нийлмэл бүтээгдэхүүнийг бол жирэмсний хугацаанд эмчнэр зөвлөдөд байгаа. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар амьдралын боломж гайгүй хоол хүнснээсээ энэ амин дэмүүдийг аваад нөхөд байх чадaltaй боломжтой тийм үед бол заавал хэрэглэх тийм зөвлөдгөө шаардлагатай үед бол микроэлементүүдийн дутагдал энэ төр илэрх юм бол нэмэлтээр хэрэглэдэг байгаа. Төмрийн бэлтгэлийг бол жирэмслснээс хойш ер нь төрөн төртөл нь тодорхой хэмжээгээр шинжилгээний үзүүлэлт харж агаад хэрэглэдэг. За баярлалаа. Сая холбогдсон сонсогч маань хариулт хүлээж авсан баг. Дараагийн сонсогч хүлээж авъя. Байна уу? Аваа. Айна уруугартыг нэг хүн дээш хөшөөрөд тэгээд хорцгоо маягтай тэгээд эллэг бүрээ зүүнааргаар хийж болох уу? За. Өчигдөр дасгал хийдэг үү гэж. За ойлголоо. Таны асуултыг хүлээж авлаа. 3 сартаа жирэмсэн дээшээ хөрөд гэсэн үү? Дээшээ хүсч хөрөд гэдээ одоо тэгж юм л да. Жирэмсэн эхний 3 сар дотор бол ямар нэгэн байдлаар бариад идэлэг бариа хийх бол тийм таатай зүйл биш. Яг гэвэл жирэмсний хугацаанд бол эрсдэлтэй 3 үе байдаг. Эхний 3 сар, дунд 3 сар, сүүлийн 3 сар гэдэг. Тэгэхээр эхний 3 сар дотор бол ямар нэгэн байдлаар умаа цочирсан үед бол дотоод төрөх зулбах хамгийн эрсдэлтэй байгаа. Тийм учраас бол одоо үед сүүлийн үед бол жирэмсний йог гэдэг их жирэмсэн эмгтэж хичээлдэг болсон байна лээ. Энэ бол би махад амьсгал яаж амьсгалах, бие яаж тайвшруулах, булчин суллах, төрөлтөнд бэлдэх маш их үр дүнтэй усан эмчилгээнүүд байгаа. Саун энэ төр бол тайвшруулах тийм усан байсан эмчилгээнүүд гэл мэрэгжлийн эмчийн төвдгөөр бол сүүлд хийдэг байгаа. Түүнээс ямар нэгэн байдлаар барай идлэх бол шаардлагагүй байх гэж. За ойлголоо. Сая холбогдсон сонсогч маань хариултаа хүлээж авсан баг. Та бүхний шууд эфирийн 30 50 22 дугаар утсан дээр бүлээн авч байна. Тэгэхээр хоёулаа бас түрүүний ярилцчихсан хордлогын сэдвээ үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. Хожим үеийн хордлогонд одоо бас яг ямар хүмүүс өртөх эрсдэлтэй байдаг вэ? Жирэмсний хожим үеийн хордлого гэж ярьдаг. Одоо энэ бол 5 сартаагаас буюу 20 нэдлээс хойш даалт ихсээд хавгнаад шийсэн дуур гарахыг жирэмсний хожим үеийн хордлого гэж яриад байдаг. Жирэмсний хожим үеийн хордлогот бол өртөх эрсдэл бүхий жирэмсэнгүүд бол урд нь ямар нэгэн байдлаар экстрагентал буюу эргэтэн тогтолцооны эмгэгтэй хуучин бөөр өвддөг байсан бөөр шийсний замыг өрөвслүүд арга хүч авчтай хүмүүс бол энд нэрвдэх өртөх жирэмсний сүүл рүүгээ даралт ихсээд хавнаад шийсэр нуур гэлгараад жирэмсний хожим үеийн хүндрэл нэлээд ноцтой хүндрэл хүрэх магадaltaй учраас болж өгөл жирэмсний хожим үеийн хордлогоос сэргийлэхийн тулд жирэмсэн болоог байхдаа өөрийн ямар нэгэн урд нь
иржсэн эмгээг бол эмчлүүлж төрөл жирэмслэлтэнд бэлдсэн байвал илүү өртөх магадлал багасдаг. За тэгэхээр эрүүл та сая хэллээ эрүүл хүүхэд төрүүлж өсгөхийн тулд бас жирэмсэн болохоос өмнө жирэмслэлтэнд бэлтгэх гэдэг нэг асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр манай иргэдийн хувьд яг энэ асуудал дээр хэр ханддаг юм болоо гэдгийг бид бас иргэдийнхээ дундаас асууж сонирхсан байгаа. Ингээд иргэдийн ярианд анхаарлаа хандуулъя. Жирэмсэн болохыг төлөвлөж байгаа хүмүүс нөгөө нэг битми айгаа удаг шүү. Гэтэ нөгөө жирэмсэн болсноо мэдээд яг мэдсэн тохиолдолд шүү дээ эрүүл хөөхөд төрүүлээ гэж бодвол мэдээд хорт хэрэглэлүүдээс хол байгаад тэгээд аль болох эрүүл цэвэр хоол идээд тэгээд эмчийнхаа хяналтанд сайн ороод эмчийнхаа зөвлөгөөг дагаад гэтэ хамгийн гол нь агаар Би сайн мэдгүй байна. Ямар ч байсан би өөрөө өргөдөлтэй болохоор айгуу сайн хичээгээл тэгэл яваад гисэн болохоор болсон юм шиг үлээ. Түүнээс нөгөө яг тэр жирэмсэн болохын өмнөх бэлтгэл ерөөсөө хийгээгүй шүү дээ. бие бэлдэх хэрэгтэй шүү дээ. Эрүүл хэцгийнхээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ. Жирэмсэн болохоос өмнө 3 сар полиовчлох хэрэгтэй. Би бол тэгсэн л дээ. Тэгээ дараа нь болсноос хойш 3 сар уусан. Тэгээ ерөн эмэгтэйчүүдээр яваад дайхаантай харуулад өрсөлдөө эмчлүүлж ижил хүүхэдтэй болсноо. Тэрнээс ч төлөвлөгөө өгч хүүхэдтэй болоод бас дэмий хаа. За тэгэхээр манай иргэдийн хувьд бол ерөнхийдөө бас жирэмслэлтэнд бэлтгэх бол зөвөө гэсэн ойлголттой байна. Гэхдээ ихэнх хүмүүс тийм ээ ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр бэлтгэлгүйгээр бас жирэмсэн болоод орж ирдэг байхаа. Тэгэхээр жирэмслэхийн өмнө одоо ер нь бэлтгэх нь хэр ач холбогдолтой юм бэ тийм ээ? Энд одоо жирэмслэлтэд яаж бэлтгэх юм бэ? Энэ талаар зөвлөгөө өгөөч та. Жирэмсэн болохоос өмнө бол бэлтгэх нь маш чухал асуудал байгаа. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэсэн үндсэн зарчим. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд их өөрөө эрүүл байх хэрэгтэй. Тийм учраас жирэмсэн болохоос өмнө өөрийгөө эрүүл мэндийн хувьд болно. Жирэмсэнд үргэлжлэх хугацааны одоо сэтгэл санааны байдлыг тайван байлгахын тулд эзэн засгийн хувьд болно. Одоо сэтгэл санааны бэлтгэл ордолж бэлэн байх хэрэгтэй. Жирэмслэнд болоод жирэмсний хугацаанд хэрэглэгдэх эд материалын зардал болон төрсний дараа 2 жил хүүхдээ харах хугацаанд яаж амьдрах вэ? Ямар нөхцөлд бэлэн байх вэ гэдгээд ордол тооцоод жирэмсэн болсноос хойш нарийн мэрэгжлийн эмчийн зааврын дагуу шаардлагатай шинжилгээнүүд болон эм тариа зөвлөсөн бол тэр нэгэн цагийн хугацаанд нууж хэрэглээд явбал жирэмсний авц хэвийн аюулгүй төрөх боломжтой. Сая ярьжсэн иргэдийн дундаас нэг иргэн жирэмслэхээс өмнө бас полио хүчил уух ер нь зүгээр гэд уудаг байсан гэд хэлж байна л да. Тэгэхээр жирэмслэхээс өмнө полио хүчил уух ер нь хэр үр дүнтэй юм бол жирэмснээс өмнө 3 сар бодлын хүчил уух нь ургийн тархины усны ямар нэгэн эмэг үүсгээс урсан сэргийлдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажсан тийм мэдээлэл өгдөг. Тийм учраас жирэмслэхээр бэлдэж байгаа бол полио хүчил 3 сар уугаад жирэмслэл ургийн тархины усны талаас ямар нэгэн эмэг гарахаас урсан сэргийлж чаддаг байна. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо охины шууд эфирийн гуштай 22 дугаар утсан дээр хүлээн авч байна. Ингээд сонсогчдоо хэдхэн орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Эрүүл Монгол хүн бидний ирээдүй. Бидний ярилцах утас 30 50 22 30 50 22. За нэвтрүүлэг үргэлжлэлийн сонсогч таахынтай хүрсээр байна. За өнөөдөр манай нэвтрүүлэг Чингэлтэй эрүүл мэндийн төвийн нөхөн үржихэн зохицуулагч за их барих эмэгтэйчүүдийн ахлах хэмж Батбайлаг өргөдөн оролцож байгаа. Та бүхэн бидэнтэй холбогдоод бас сонирхсан асуултанд хариулт авах боломжтой байгаа. За тэгэхээр Батлаг эмчээ нэгэнт одоо жирэмсний эхний 3 сар дотор бол хяналтанд орох хэрэгтэй гэдгсэн тийм ээ. Тэгэхээр дараагийн давтан үзлэгийг одоо хэдэн сарын зайтай үзүүлэх юм бэ? Ер нь жирэмсний тээлтэй хугацаанд тухайн эмэгтэй одоо хэдэн удаа үзлэг шинжилгээнд хамрагдсан байх хэрэгтэй вэ? Жирэмсний эхний 3 сард эхний үзлэг хийгдээд
тухайн жирэмсэн хянаж байгаа эмэгтэйчтэй эмч нь бол өрхийн эмнэлэгт хянах уу нарийн мэрэгчлээ хянах уу гэдгийг шийдсэний дараа товлоо тодорхойлдог. Дараагийн товлол буюу 4 сартай үзлэг 16 хоногт 5 сартай үзлэг 27 хоногт буюу яг товлынхаа бол 28 хоногт 7 сартай үздэг. Гэхдээ нарийн мэрэгчлийн эмч хянаж байгаа эрсдэлтэй жирэмснэг бол 6 сартай буюу 24 хоногт үзээд 32 хоног, 36 хоног, 38 хоног гээд тэрнээс хойш 7 хоног болгоно үздэг байгаа. Тэгээд 41 7 хоног хүрсэн тохиолдолд ургийн төлөс амныг өөрчлөлтгүй байсан ч гэсэн төрөх газар нь хэвтүүлэхээр илгээдэг байна. Тэгэхээр жирэмсэн болсон эмэгтэйчүүд маань ер нь одоо яг юун дээр анхаарвал зүгээр байд юм бэ? Та зөвлөөч. Одоо идэж уух, өмсөж хэрэглэх гэдэг юм уу те? Энэ бүхэн дээр бас анхаарах зүйл зөндөө олон байдаг. За эхлээд сонсогчиг авъя. Хоёулаа тэгээ өргөлжлүүлж ярив байна уу? За та холбогдсон байна. Байна уу? За өдрийн мэнд хүргэе танд. За танд өдрийн мэнд хүргэе. Энэ эмчээс нэг юм асууя. Энэ нөгөө спираль тавьсны дараа цус гараад байна гэсэн цусгаас гардаг юм болов? За. Тэрийг л асуухгүй. За ойлголоо. За спираль асууж ах шиг байна. Жирэмсэн бос үед бол биений мэршин дараа 5 дахь хоног дээр нь спиралийг тавьдаг байгаа. Спиралын зэс буюу мөнгөжүүлсэн, алтчуулсан гээд тэгэлвэрийн спиралуудыг тавьдаг. Спиралийг тавьсны дараа бага хэмжээгээр цус гарч болно. Жоохон нуруугаар, ууц нуруугаар базалж шээс ойрхон хөрөх юм уу? Багдрын гадны бие тавьсан учраас агшилт өгдөг байгаа. Тийм учраас спиралийг тавьсан эмч нь бол агшилт бууруулах, өвчин намдах юм бичиж өгдөг. 3 хоногийн дотор эм уугаад ямар нэгэн байдлаар гарч байгаа цусны хэмжээ юм уу? Биеийн байдалд өөрчлөлт гарах юм бол спираль тавьсан эмчтэйгээ эргэж зөвлөгөө авна. 14 хоногийн дараа явхад харж спираль хэвэн барилсан байна уу гэдгийг тодорхойлдог. За баярлалаа. Тэгэхээр та тэрийг ярилцах цаг ч гэсэн бас ерөнхийдөө төгч юм тийм ээ. Тэгэхээр сүүлийн минутанд хоёлаа эмгтээчүүдэд зориулаад зөвлөгөө өгье. Хэрвээ та жирэмсэн болсон бол юу юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Та бас зөвлөгөө өгөөч. Жирэмсэн баснаас хойш эхний 3 сартыг хяналтанд орохын ач холбогдлыг жирэмсэн бүх хүмүүс ойлгох ёстой. Эхний 3 сард хяналтанд орсноор бол 9-11 7 хоногт манайхны ярьдгаар 2 тест гэж сүлд үед маш их үздэг болсон байгаа. Энэ нь болохоор таны хүүхэд чинь ямар нэгэн байдлаар ургийн гажиг үүсэх магадлал байна уугүй юу гэдгийг тодорхойлдог. 2-3 тест буюу 18-аас 22 7 хоногийн хооронд үздэг. Ургийн бүтцийн эхо гэж ярьдаг. Манайхан гажиг эхо гэж ярьдаг. Энэ ургийн бүтцэнд ямар нэг өөрчлөлт гарч уугүй юу гэдгийг тодруулдаг шинжилгээнүүд хийж 5 сараас хойш 22 доллараас хойш ямар нэгэн давтан шинжилгээгээр илэрхгүй бол гэмийн хөвгт төрхнэ гэж ойлгож болох нэ. Жирэмсэн үед бол хоол хүнсийг бол аль болох илчлэг сайтай хоолыг ойрхон олон удаа бага хэмжээгээр идэх хэрэгтэй. Хувцлалтын хувьд бол орчиндөө тохируулан хүүд даарч болохгүй дулаан гутлаа хувцлаас эхлээд гутал зөөлөн байх ёстой, намхан ултаа байх ёстой. Би хувцнууд чөлөөтэй би барайгүй байх ёстой, цусан гом сайжруулсан тийм агаар чөлөөтэй нэвтэрсэн байх ёстой гэсэн нөхцөл байдаг. Жирэмсэн үед бол гэр бүлийн хувьд бол таатай, дулаахан, зөөлөн арцаатай орчиндөө ямар нэгэн стресс байхгүй бол жирэмсэн урагт бол маш их нөлөөлдөг юм аа. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн цагийн түрээд өндөрлөж байна. Өнөөдөр Чингэлтэй эрүүл мэндийн төвийн нөхөн үржигийн ерөнхий зохицуулагч, за их байх эмэгтэйчүүдийн ахлах эмч Батүлэг оролцож бидэнтэй ярилцлаа. Ингээд манай нэвтрүүлэгт бас хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа.